асуулын багт болж гэсэн. Энэ ч нөгөө нэг таны ялгал баг хүндээ хэлтэй за нөгөө сахуу одоо жоохон тогны мөнгөний юм гэж бас зөндөө олон одоо ашиг тус байгаа. За энэ шороод плейдаар гэдэг арай өөрчлөлт болчихно. Бүрхийн хөлбөр нь болохоор зүгээр энгийн юм зэвэн одоо тасны бизнес ямар талтай вэ гэхээр одоо энэний гол бид нар спикер хийсэн байгаа. Зүгээр энгийн амплифайераар одоо өдөртөд нөө бүлгүүд юутай спикер хийсэн байгаа. Бид нар энийг энэ радиус нь одоо энэ спикерийн захиалаад юу байгаа гэж болно. Таац гоё хийсэлтэй байх юм бол бид нөө таазын энэ тийм ингээд одоо тоолоод одоо интигээд эсвэл хийсэл мэслийн жоох алдагдуулах гэдэг талтай тэнгүүт одоо нөө стандарт юмнууд авч удаан мэдээж галын тохиолдол өөр одоо юу гэдэг за заавал ийм спикер хэрэгтэй бол гэдэг ч юм уу. Өөр одоо юм мэдрэгч одоо сенсор месрүүд бас нэмэлтээр хичээлж тэдрийг болохоор шууд бид нар энэ гэрлийнхээ голын энэ хоосон уран зайд нь шууд суулгаад өгч байгаа гэдэг даваа. Тэгэхээр илүү жоохон түүний нуун буюу одоо жоохон хоёр одоо шийдлийн нийт орлоготой явсан юм гэрлээ. За спот гэрлийн болохоор яг жоохон уучлаарай. Тэр хүн болохоор спот гэрлүүд одоо жоохон сайз нь ингээд хумраад ирэхээрээ хоригтер гэрлийн зарчмаар бол ингээд өсөж байгаа. Фокус нь болохоор олон төрлийн фокустай болохоор энийг бид нар сайз нь болохоор бүр ийм хуруу шиг юм жижиг сайзтайнуудын тавилан суулгачтай. За бүр ингээд жоохон томруулаад ирэхээр гэр одоо галтгон богонд ч юм хүүхдээ өрөнд ч за эсвэл номын самаа гэдэг ч юм уу тий. За ажил офс дээр зураг руу таны төвөрлөө номын одоо төвөрлөө гэдэг ч юм уу гэдэг. Тэгвэл бол яг хосын өвлөрөө гэдэг ч юм уу тий. Тэгээд бол зургууд руу гэдэг ч юм уу. За ингээд төсөрч байна. За энийг болохоор гадна фасад нь бүр шон дээр хүртэл суулгаж болдог юм билээ. Falco гэдэг Falco Pro гэдэг энэ болохоор фреймер буюу өөрөөсөө дүрсжүүлэх юм чадвартай юм гэрлээ. За одоо таад харж байгаа чиглэлийн бидний зурагных нь хүрээнд нь тохиолдол төсөөр өөрчлөлтсөн байна. Энэ болохоор өөрөө бол юм бүрхий гэрэл дөрвөлжин болгоч бол нэг гурвалжин дрон терпез одоо юу гэдэг тий дөрвөлжин тишүүн зүтгээд дүрсээ нь өөрчлөөд тэр тухайн одоо тусгаж байгаа одоо юм олж байгаа гэсэн. За энэ болохоор ижилхэн Falco Pro гэдэг. Гэхдээ түрүүний шиг одоо юм фреймер гэдэг хэлбэр биш. Зүгээр ингийн хэлбэр. Гэхдээ бид нар өөрөлт нь одоо юм зөвгийн үр шиг одоо юм сараалж хийсэн байгаа одоо юм одоо юу юм хийнт шиг юм. Энийг бэлтгэмжтэйгээр тухайн одоо зураг руу ол ингээд тусчиж байна. Тэгээд та жоохон энэ талаас нь харах юм шүү дээ. Энэ нөгөө өнцгийн эндээс нь таарсан болохоор фокус нь ч гэсэн эндээсээ таарсан. Тухайн гэрлүүд энэ одоо энд нь ийм өрөө байлаа гэхэд ялгалт нь үүсгүй одоо энэ орлоор нь явхад ингээ хүний сүүлдээ энэ дээр хам үгүй юм уу гэдэг юм тусамж өгсөн. Энэ болохоор зөвхөн үзүүлэх өрөө учраас бид тохиргооёг зүгээр л нэг нэгээр насах байдлаар ингээ шийдсэн байгаа гэсэн. Яг тохиргоогийн нэгийг програм дээр бид протектуудаа зоож аваад тестлээд үзэхээрээ энэ голооргүй явхад хүртэл ингээд хүн рүү тусах юм эсвэл ер нь аль зохистой гэрлэлтийн хэмжээнд бол тооцоолол нь хийгдсэн. За тухайн гэрэл рүү зураг руу ингээд тусгаараа зураг руугаа төвлөрч тусаад бусад хэсгүүд рүүгээ амар ингэж нэг гэрлийн тэндэхгүй байдлаар одоо сараалж одоо аксессуарс нэмж байгаа гэсэн. Тэгэхээр техник хийхээ үзүүлэлтээр ч гэсэн энийхээ тусламжтайгаар ингээд гэрлийг юу руу тусаад байгаа юм бэ гэдэг одоо юу ингээд ангилж байна да. Одоо энэ ч гэсэн юу гэвэл илүү жоохон проектор ч юм шиг тий спонт ч юм шиг тэгээд илүү жоохон мэржлийн хэрэглүүл яг одоо ингээ харах юм бол түрүүний гэрлүүдийн утга бол юм өөрхийн ингэж тусахгүй илүү жоохон жигд байдлаар тусч байгаа юм проектор зарчмаар тусч байгаа. За одоо гол хавтаа зогсож байгаа гэхэл энэ хан руу харж байна. Та яг зогсож байгаа хан руу. За энэ болохоор laser play гэдэг түрүүний хэдүүлийн хамгийн их үзсэн нөө цэргийн гэрлүүдийн арай жоохон өөр хөлбөр. Энэ болохоор түрүүний гэрлүүдээс арай өөр нь спот гэрлүүд бол зөвхөн за одоо энэ гэрлүү ингэж туснаа гэдэг энэ гэрлүү ингэж тусна. Одоо энэ зураг руу яг энэ хадаас үүснэ гэсэн бол энэ болохоор wall washer буюу хэд гэрлийн технологи болохоор энийг машинч орчуулсан бол хань угаагч гэдэг технологи байхгүй. Тэгэхээр ханыг яг угааж байгаа юм шиг гэрлийн урсгалаа ингэж жигэд дээрээс нь доош нь ингэж яг жигэд энэ ханыг бүтэн гэрлэлт болгоод юм зарчмаар тусаж байгаа ийм одоо ойлголтыг хэлээд байна. Тэгэхээр бид нар энд wall washer гэрэл сонгох уу эсвэл spot гэрэл сонгох уу гэдгийг нь ямар одоо зүйлээр тусаж байгаа гэдгээс шалтгаалаад гэрлийн сайн маань шийдэж өгч байгаа. Тэгээд эдгээр болохоор та ядыг харж байгаа шлаа эндээс нь харахаар ингэ харагдахгүй одоо ингэ та ерөөсөө тусахгүй нүдэнд бол маш комфортгүй одоо нөгөө маш тав тухтай одоо юм invisible боё одоо нөгөө
харагддаггүй юм оптиктэй ийм гэрлүүд байгаа. Тэгэхээр ихвчлэн минимал буюу жоохон ингээд харагддаггүй юм одоо тацтайгаа нийлцэн ч юм шиг тий. Маш юм одоо нөхцөл хэсэлтэй гэрлсэн төвчл ийм хөөгдлөөр бас ингээд шийдвэрлэх байдлын бас нөгөө муухай орлохгүй ингээд ирэмээраа энэ тийм дэгэн доонтой ч юм уу төрлийн нүсэр юмнууд ингэж тавих одоо бодлого байгаа байдлаа одоо бусад сайн шийдэлтэй бид ийм хөдөлгөөнүүдийг санагдсан. Тэгэхээр уулуушир гэрлэлийн зарчим юм спот гэрлэлийн зарчим нь болохоор яг эсрэгээрээ өөрөөр ингээд эрүү төлрөө бус хэсэг нь харуу ийм болчиход байна. За гэрлүүдийн бүгдийн димэрддэг. За гэрлүүд дээрээс нь дотор болон гадаа хэрэглэгддэг гэж байна. За энэ ханийн гэрэл байгаа энэ өдрөлт. Энэ болохоор алюрик гээд 24 онд шинэ гаргасан ханийн гэрэл. Ер нь бол гадаа ханийн гэрэл. Ханийн гэрлүүд болохоор хөвчлэн ханыг бол жигд гэрэлтүүлэх биш илүү жоохон нөгөө нэг деталь одоо зүйлүүдийг тоцтогдох ч юм уу эсвэл гэрлийнхээ гаргаж байгаа нөгөө нэг эффектээр нь жоохон ингэж барилгатаа өнгө үзэмж нэмэхээр ч юм уу тийм байдлаар